Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хүүхэд хохирсон холбогдсон зөрчлийн гаралт шийдвэрлэлт шалтгаан нөхцөлийг судлахад 2024 онд зөрчлийн хэрэгээр 133 хүүхэд шалгагдсанаас 76 нь зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7 дугаар зүйлийн 1-р хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож торгуулийн шийтгэл хүлээсэн байна. Үүнээс 3 нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зөрчил гаргасан бол 2 нь осол гаргасны улмаас бусдад 6.3 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил нь хүүхэд холбогдсон зөрчлийн 57.4%-ийг эзлэж байгаа нь анхаарал татаж байна. Тэгэхээр энэ төрлийн зөрчилд бол 14-өөс 18 насны өсвөр насны хүүхдүүд бол холбогдож байна. Энд дэр бол эцэг эхийн хараа хяналт мэдээж хамгийн чухал байна. Эцэгийн хараа хяналт суул за тээврийн хэрэгслийн одоо түлхүүрээ гэртээ орхих энэ тээврийн хэрэгсэл маань одоо хаана байгаагаа мэдэхгүй гэс одоо хүүхдүүд сонирхлоороо найз нөхдөөрөө нийлээд тээврийн хэрэгсэл одоо жолоодох ийм одоо сонирхолтой болж байна. Тэгэхээр энд мэдээж энэ хуулинд бол насанд хүрсэн хүн тээврийн хэрэгсэл одоо жолоодох ёстой. За тэгэхээр энэ одоо хуулийн заалтыг зөрчөөд эрхгүйгээр ингээд жолоодсны улмаас энэ осол гарах. За хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгөнд хохирол учирч байгаа ийм тохиолдлууд байна. Дүгнж үзэхэд бас эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээрээ жолоо байруулдаг тохиолдлууд байна. Мотоцикл унуулдаг, машин унуулдаг. Энд чинь жолооны курс сураагүй ийм хүмүүст одоо энэ өөрсдөө жолоо байруулж байгаа тохиолдлууд бас гарсан. За ер нь бол ихэнх дийлэх тохиолдол мэдээж бол хүүхдүүд бол эцэгтэй хэлэхгүйгээр жолоо бариад тэрөөсө жолоодж байгаа тохиолдлууд байсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байх тул эцэг эхчүүд хүүхдтэй тавих хараа хяналтаа сайжруулах, гэмт хэргийн зөрчлийн хохирогч холбогдогч болохоос үргэлжлэн сэргийлэлд анхаарах шаардлагатай юм а.